солгоо хоолойтой хүн байдаггүй гэж хүмүүс ярих болсон шүү дээ. Тэгэхээр дуулах ур чадварт суралцахын тулд энгийн хүмүүс хамгийн түрүүнд ямар алхмаас эхлэх хэрэгтэй гэдэг юм байна. Анхны хувьд болохоор зэрэг солгоо хоолойтой гэж өөрийгөө боддог хүмүүс зориулсан сургалтыг явуулдаг. Солгоо хоолойг заримдаа бүр удамшсан, бүр хам шинж өвчний хэмжээнд хүртэл авч үздэг тийм. Тэгэхээр солгоо хоолойтой гэж өөрийгөө боддог хүмүүс хамгийн эхлээд одоо хөгжмийн өнгийг сонсоод гэдэг одоо энэ өнгийг жишээлбэл олон удаа давтаж чадах нэг ганцхан өнгийг хүртэлтэй. Тэгэл тэгж баг багаар одоо өөрийгөө хөгжүүлснээр тэр одоо би өөрийгөө солгоо хоолойтой гэж боддог. Бодлосоо бас тэр нөгөө нэг дуулж чадахгүй байдлаасаа гарч чадна. Яг эсвэргээрээ бас нөгөө талтай юм байдаг шүү дээ. Айгүй эсвэл өөр хөгжимгүй үедээ дуулахлаар их сайхан аятайхан дуулцдаг, аваад дуулцдаг. Яг ингээд хөгжимтэй нийлэх гэхлээр чадахгүй, зөрөөд байдаг, эсвэл сонсдгүй, мэдэрдэггүй гэдэг ийм асуудал гараад байдаг. Бас үүн дээр бас та бас зөвлөд дуулах урзан талаас сургалт бас ордог л болов. За яг ер нь бол хөгжимгүй явахтаа хүн яг нөгөө яаж явж байгаа өөрөө бас мэддэггүй тал байдаг. Яг ингээд хөгжимд нэг хамаагүй ингээд дураараа ингээд яваал замаараа одоо жишээлбэл тал зам дээр ингээд яваад байсан хүн чинь яг нэг хурдны зам дээр гарахаар хамаагүй ингээд ганцаараа явах гээд байгаа юм шиг л тийм байдлаар төсөөлүүлж үзнэ л гэсэн. Тэгэхээр зэрэг яах вэ гэхээр хөгжимтэй явж одоо караокед ороод панограмтай явахдаг болохын тулд яг одоо тэр нэг юунд орж өгнө